За юу байцгаана YouTube-чтэй шинэ хэмжлэгээр уулзж байна. Өнөөдөр нэгэн амттай гоё бичлэг хийх гэж байна. Шууд бичлэгэндээ орцгоё. Би маш олон гоё амттай мачатай амттангууд бэлдсэн байгаа. За тэгээд хэдүүлээ хамтдаа энийг амсаад явцгаая. Хамгийн эхний амттан болохоор мачатай панкейк байна. Мачатай панкейк өөрснөө хийгээгүй. За тэгээд шинэ бичлэг хийх гэж байгаа да айгүй их баяртай байна. Би ер нь YouTube-ээр ойрхон айгүй их завсарлаад ингээд алдаг оног хийгээд байдаг байхгүй. Тэгээ одооноос ингээд тууштай 7 хоног болгон бичлэгээ оруулах гэж байгаа. Энэ аим бүр хонгод юм. Ингээд ямар цэвэрхэн хоёр ширхэг панкейкийг ингээд нийлэгдсэн юм шиг юм байна. Голын мача нь айгүй хурц тод амттай юм байна. Хоёр талынхаа кекс нь болохоор айгүй сул зөөлхөн амттай. Тийм болохоор энэ хоёр ингээд хойлолтоод маш гоё тийм тогтсон амтыг гаргаж байна. Яа ингэж авч яваад хүндээ ч юм уу ингэ хийгээд снэк болгоод идэхэд аюу гоё юм байна. 10-аас 8. Хамгийн ихний амттан гэхэд аюу гоё амттай таарлаа гэж бодож байна. За харахгүй байж байгаад ингэ шууд яана. Мачатай KitKat гарч ирж байна. За мэдээж мачатай амттангууд дондоос хамгийн нэгдүгээрт мачатай KitKat явах хэрэгтэй. Маш олон төрөл байдаг. Тэгээд мачатай KitKat бол дэлхийд дахинд баг хамгийн алдартай нах гэж би бодож байна. Мачатай KitKat амталж үзээгүй хүн баг байх гэж би бодож байна. Энэ бол би 10-аас 10. Үнэхээр дуртай. Доторх вафл, гадна талын саган шоколадтай мача бүгдээрээ нийлээд амар гоё амттай. Нэмээд мачаны нэг тийм жоохон баялаг рич нэг тийм амт байдаг шүү дээ. Гашуун дуу. Тиймэрхүү амт эндээс амтагддаг. Энэ бол best. Харин нэлээд өвтгөн тийм мачаны хүчтэй амтагдаж байна. Өнөөдөр амар бороотой өдөр байсан. Би тийм өнөөдөр гадуур баахан явж мачатай амттангууд бэлдээд кейк маягийн нэг амстай. Тийм панкейктэй баг нэг брэнд юм шиг байна. Ингээ онгойлгодог юм яг адилхан маань. Оо ямар хөөрхөн юм бэ? Хартаа. Мөнгө амар хөөрхөн маад. Ингээд за хэдүүлээ ихний амсалтай эцгээ. Амар гоё юм. Энийг бол дахиж авч идэх юм байна. Хүүтэ байл гэдэг гоё удаа гинэ. Энэ бас 10-аас 10 өвмөрх юм. Өөрөө юм мачанд дуртай болохоор энэ мачаны амттангууд бүгдээр надад амар гоё амттай санагдаад байна. Тийм болохоор хэдүүлээ ер нь мачаан дургу үнийг урьж авчираад энэ амттангууд ямар амтыг чинь үзүүлээд хөө. Мачаан дургу нөхрөө авчирцгаа эдүүлцгээе. За манай хүндэт зочин ирлээ. За сайн уу намаагийн YouTube би шинэ YouTube суугааныг тустай гарсан байгаа. Уучлаарай. Тустай гарсан. Тэр мачатай амттангууд туршиж байгаа байхгүй юу? Тэр надад мачатай амттангууд бүгдээр амар гоё амттай даа болохоор мачаа дургу өгний сэтгэлийг сонсомоор байна. Өдөр амсаж үзэх юм уу? Өдөр болгон мача идээд ямар юм чам? Бүх юм ногоо. 10-аас идэ. 6 юм уу? Тэгтээ идээдсэн чинь гоё юм шиг. Хамгаа шүү. Тийм ээ. Дараагийн амттан болохоор мачатай cookie, мачатай KitKat ямар вэ? Гайгүй. Тэгтээ мачаны амт уусаа Амар тод байна. тийм. Би мачаны амтанд уусаа бүр тийм амт тухтай биш болохоор тэгэл мачаа л амтагтаад. Мачатай cookie-нд бол энийг авах. Мачатай cookie-нд аяг бүгдтэй байх гэж бодож байна. Тэгээ хайгаад үзсэн чинь мачатай амттан янз бүрийн зөндөө байд юм лээ. Би нэг амсаад болоо өстэй хэ. Бүгдийг идэхгүй, бүгдийг амсахгүй өстэй. За ийм хөрхөн жижиг юм байна. Гашуу юм байна те. Cookie-ний амт гэхээс илүү мачаны аяг тод амт гэж. Яг гоо. Энэ. Тийм үү? Cookie бас надад нэг таалагдсангүй. Энэ нэг тийм матча гэсэл нэлийн гашуун амттай санагдлаа тий. Green tea матча мэдгүй. Амттай чи энэ бол нэг 10-аас 5. Яа одоо юу ярих хэрэгтэй вэ энэ ч чаа. Ийм байна, тийм байна, гоё байна, муухай л гэх хэрэгтэй юм уу? Yes. Саний матч бол үнэхээр муухай байлаа. За ч удаа гарга. Бүх амттаг мясаар агаад дуусчих юм байна. Дараагийнх нь
би кейк авсан. Матчатай strawberryтэй кейк. Арай жоохон special матчатай strawberryтэй кейк байна. Жин манай энэ Brisbane гэдэг амар гоё кейкний газраас авсан. Oh my god. Look at this. Амар гоё. Энэ бол 10-аас 10. 10-аас Яа. Нөө итгэх юм ганцаараа идэвсэн чи. Энэ бол би бүр 10-аас 11 10-аас infinite амар гоё юмтай. Ерөнхийдөө нэг тийм зөөлөн чиглэг сүүн крем, кексийн голынхан хэсгээр матчатай гоё крем байна. Энэ дахин авах юм байна. Кремийн амсч үзье. Ногоон крем. Маш гоё зөөлхөн амттай байна. Би ер нь хурц тод амттай гэхээс илүү зөөлөн амттай юмнууд дуртай. Бас чихэрлэг ялган гэхээс илүү юм хөнгөн амтны дуртай. Тийм болохоор миний амтны мэдрэмжинд ер нь нэлээд таарч байна. За тэгэхээр саяны кейк бол үнэхээр бест байлаа. Энэ болохоор бас саяны газраас авсан матчатай юу ч юмдээ мэдэхгүй байна. Зүгээр л матчатай харагдахаар нь авсан юм бичлэгэндээ зориулаад. Матчатай донот юм. Голдоо юм нэлээд нэлон матчатай кремтэй чихэрлэг заяа. Хоёр талынхаа хавцсан байгаа боов нь болохоор яг нэг тийм тосонд хайрсан боовны амттай матчатай донот. Энэ манай нөхөр таалагдах хаа. Кейк энэ хоёр манай нөхөр таалагдах хаа. Өмнөг үзэмж нь бол айгуу гоё харагдаж байна. Хайрсан боовны амттай 10-аас 8. За нэг 7.5 8-ийн хооронд л юм байна. Матчатай Oreo би урд нь их ч үдчих үзэж байгаагүй. Oreo гэхдээ янз бүрийн төрөл байдаг те. Тэгэхэд бас KitKat Oreo хоёр амар ингэж хувьсдаг амттангууд юм санагддаг. Би гэхдээ Oreo-д нэг дуртай биш. Яг л энэ сахар нэвтрхийг амтагдаад тэг шүдэнд ингээм наалтаад байдаг. Аатай юм байна. Минттэй юм. Минт амтагдах юм. Сүүлд нь айгүй цай ногоон цай амтгаж байна. Яг идэж явах үед нэг тийм гаатай минти Oreo амтгадангуудаа эдээ дуусны дараа ногоон цайны нэг тийм гашуун амт нь үлдчихээн. Сонирхолтой амттай байна. Ийм матча байна. Матчатай Oreo-нд болохоор тэр нөгөө гаатай амар surprising байлаа. Тэгэнгүүтээ 7 оноо өгч. 7 оноо. За матчатай амттангууд донд бол зайрмаг заавал байх ёстой. Матчатай зайрмаг бол үнэхээр гоё амттай. Би алдартай. Өнөөдөр би бас нэг Японы ийм матчатай зайр сонгож авчирлаа. Жин заамс цай. Хүлтэн. Энараа уур гарч. Энэ зайрмгийг бас аяад амсвал гоё юм байна. За матчатай зайрмгандаа бол би 10-аас 10 өгөн заяа. Яа тэгэхээр зайрмгны нэг юм шоколад нь ер нь айгу тийм гоё амнанд ороод нэг хайлаал те. Тийм байх ёстой гэдэг штэ. Яг тийм байж чадчихээн. Жохон мяа шоколадаар хийчихлээр ингээд амд ороо зумгаарлаад идэг. Чихэрлэг биш. Амар тийм сахарлаг биш. Энэ зайрмаг яг гоё балансыг нь олцсон юм шиг. Эн чинь сахаргүй зайрмаг юм биш үү? Sugar free. Тийм болохоор ийм гоё хөнгөн амттай байгаа юм. Зайрмаг ихээр ингээд бялуурчдаг байхгүй юу? Амар бялуураад ингээд сахар нь ингээд хэтэрхий их ингээд дотор мохоо өргөдөл ингээд жоохон бялуураад идэг. Ямар ч зайрмагнда би бол амар сэтгэл хангалуун 10-аас 10. За дараагийн амттан цараа. Матча чи ер нь кекстэй нэлээд тохирдгийн юм шиг байна. Тэгээ ингээд амттангуудаа харангуут их нь жоохон кекстэй гурилан бүтээгдэхүүн байгаад лээ. Энэ болохоор юу юм бол би мэдэхгүй байна. Нэг бас нэг төрлийн кекс байгаа. Тэгээ маш олон юм давхрахтай. Зөөлхөн кекснүүд байна. Дотор бас маш олон шилтэй юм байна. Okay, let's try this. Oh my god, энэ юм татлахаар юм хэцүү татлах. Эдний энэ уутнууд амар хатуу юм байна. За, ингээ харах юм бол нэлээд олон нөгөө creepy cake байдаг штэ юм. Олон давхрахтай. Тэрнтэй амар адилхан юм байна. Яа муухамттай. Хажуугаар нэг тийм мэддэг амттай л юм чи юуны амт вэ? Самар юм уу? Зүгээр л хар цай ч юм уу?
Мэдгүй энэ бол тийм гоё биш юм байна. Ингээ харахад аягүй гоё сонирхолтой харагдаж байгаа. Нилээн сонин тийм сонин амттай байна. Гоё гэхээс илүү муухай гэж бас хэлэх хэцүү. Яах вэ гэс жоохон мяац. Тэгээ энэ нь би бол нэг 10-аас 2 моёр өгөх юм байна. Надад хамгийн их таалагдсангүй. Ийв. Тэгээ санаадгүй нэг юм матча биш өөр амттай авцсан байлээ. Тэгээ одоо ихтэй энийг идчихье. За миний авчирсан хамгийн сүүлийн амттан бол ийм матчатай гоё бисквит бичээн байна. Энийн ингээс хавлгаа аюу гоё юм байна. Instagram дээр тэгээд аяад би өдрө болгоо матчатай ямар нэг зүйл идүүлж байгаа. Цаа чи юу н гайгүй дуртай болоод байгаа. Бол миний Instagram энд байна. Би нөхөртөө өдрө болгоо матча идүүлээд тэгээд матчаанд дуртай болоод өөрийнхөө бизнесийг дэмжүүлэх ийм чаленж бичлэгнүүд өдрө болгон хийгээ явж байгаа. Өнөөдөр баг day 20 морь явж гин. Тэгээд энэ миний хамгийн сүүлийн матчатай амттан байна. Нэг юм бөөнхий хатуус автаа бичээнүүд өгдөө шүү дээ тий. Ихэнх нь одоо бидний гэрт нэг юм 100 утасны савны хайрцаг болцсон байдаг. Тэр бичээний амттай бүр яг адилхан заяа. Тэнгүүдээ голынх нь матчаныхын крем нь ямар айсинг нь ямар гоё юм бэ. Нардаа. Тэгтээ би бүр амар бэлхурч байна. Энэ нь болохоор 19 10 арай биш. Тэгтээ 10 нэлээд дэжгүй. Хамттай маань. За өнөөдөр миний бэлтгэж ирсэн матчатай хамттангуудыг надтай хамт эзэн бүгдэнд нь баярлалаа. Тэгээд аль нь та хэдэд илүү их таалагдсан эсвэл аль нь жоохон би бол идэхгүй ах байсан гэж бодож байгаа вэ? Тэрийг гой комментээр бичээрэй. Тэгээ хэдүүлээ аяаг хизээ матчын дуртай болно. Тэр хүртэл чаленжээ үргэлжлүүлэх болно. Тэгэхээр би маш олон гой юмнуудыг бэлдсэн байгаа. Миний YouTube суваг дээр subscribe хийж амжаагүй байвал яг одоо дараарай. Тэгээд дараагийн эмчилгээгээр уулзъя. Bye bye.